Ард түмний төлөөр өрх толгойлсон А Ботолдыг онцолж байна. Тэрээр 4 болон 6 настай 2 хүүхэдтэй өсгөхөөр гэр засварын ажил эрхэлдэг байна. Орох оронгүй болсон түүний гэр бүлийг хамт байж хөдөлмөр эрхлэх боломжийг сайн санаат гэр бүл олгож байгаа юм а. Иргэн Батолд Төв аймгийн хүн. Тэрээр 2010 онд Улаанбаатар хотод орж ирж 2011 онд их нэртэйгээ танилцсан 4 хүүхдийн аав ээж болжээ. Харамсалтай нь амьдрал санснаар олоогүй учраас тэд хүүхдүүдээ 2-2-оор навч өөрсдийн зам мөрийг хөөсөн байна. Ингэхдээ эхнэр нь амьдарч байсан гэрээ аваад хөдөө явсан учраас аавтайгаа үлдсэн гэр бүл орох оронгүй хоцорчээ. Үүнээс хойш буюу 1 жилийн өмнө Батолд хүүхдүүдээ хоосон хонуулахгүй төлөө зүтгэж иржээ. Ийн хамгийн сүүлд 2 сар гаруй өмнө нэгэн гэр бүлийн явуулдаг гэр засварын ажилд орсон байна. Тэгээ одоо тэгэл аргун байхгүй юм чи тэгэл эндээ хоёр хүүхдтэйгээ тэгэл одоо энд ингээл тоглолоо өөрсдөө аргацаагаа тэгэл ажиллаа. Нөгөө манай энэ хоёр чинь эцэл мэцэлд их сонирхолтой юм цаасмаас алин бацаасаа өгчөл юм бичэл зураал ятг. Би одоо ингээл хаалга өнтөн баган тэгэл шаардлагатай бол эсгээ аян нэ тэр ерөөсөө яг л гэрт юу хэрэг болж тэр бүгдийг юу нь болохгүй байна. Тэр бүгдийг болгоод үтэгээл тэгэл ахыг чойтой тос нэмэр боллоо тэгэл зүгээр миний хоёрхтэй. Тэгэл аав дээрээ үлдсэн хүүхдүүдийн тэтгэмж ээжийнх нь данс руу ордог тул хүүхдүүд хэрэглэж чаддаг байна. Хоёр хүүхдээ өөрөөсөө холдуулах боломжгүй аавыг тэр бүр ажилд авдаг байна. Харин нэгэн гэр бүл тэднийг хамтд нь байлгаж ажиллуулж байгаач хүүхдүүдийн нөхцөл байдлыг хараад ихэд сэтгэл нь өвддөг болохоо учирлаж байлаа. Уул нь ажилд айгуу сайн, ажилдаа айгуу сайн. Аригт арсаад манад 2 сар гарна л болж байгаа. Тэгээ ерөөсөө аригт арсаагүй ажиллаа хийвэл Асуудал гараагүй. Тэг ихэндээ бол нэг юу гэртээ харьчаад яагаад гэдэгс. Тэр хүүхэд харах хүн байхгүй. 2 хүүхдийн тэр айлаар л явж исэн юм шиг байна. Тэгээ нэг айлхны хүмүүс хүүхдийн тэр шагаад тэг ажиллаа хийхгүй нэг 2-3 хоног яс. Тэг араас нь хөөцөлдөж яваад болохгүй бол хүрээдрэгээд одоо тэг манай ажлын байр дээр л амьдраад энэ 3 ажиллаа хийгээд. Тэг энэ 2 хүүхдийг харж ирэх хүн байхгүй. Тэгэл энд гэлээч. 2 сар гарan болж байгаа хэд тантай хүүхдүүд нь их дассан байж тээ. Энэ надад ирэхлээр анаа гэдэг ээж юм чи гэлгөөд идэж шээ. Нэш Ер нь одоо энэ 3-ыг хараад танд юу гэж боддог? тий одоо айгу гитсэн байд. Энэ хоёр арай л жижиг байгаа ч тий. Арай л жижиг өрөвдмөр. Тэгэл аав нь ажиллаа хийгээд тий орон гэрмэр байхгүй тэгэл. Өдөр тэгэл энэ юу ажилтны хоол манднаас хоол тэгэл орой тэгэл аав нь цалин мөнгнөөс хоолунд аваад тэрийг гор. Тэгвэр сэтгэл заавал бүр сэтгэл өвдөл гитсэн байд. Одоо яана энэ горыг гэл тий хоорондоо ярил. Юнан телевизийн сурвалжлах ба генодагийнхаа сурвалжлагыг хайлаастын эцсээс та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Тэгэхээр Батол дахын хувьд арх дарс хэрэгэлдэггүй учраас за яг энэхүү айл бол итгэл хүлээлгэн 2 хүүхэдтэй хамт байрлуулан ажиллаулж байгаа мэнэ. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд та бүхний харснаараас хүнс тэжээлийн дутагдалд орчихсон, амин дэмийн дутагдалд орчихсон биеийн хөгжил нэлээд бас хоцорч байгааг анзаарч болохоор байна. За иймээс үзэгч та бүхэн хүү гэр бүлд ямар нэг байдлаар тусалж дэмжихийг хүсэх юм бол бидэнтэй холбогдох боломжтой юм шүү.